би нэг тийм магадгүй гэдэг утгатай магадгүй гэдэг бичлэг хийж байгаа. Тэгээ магадгүй хүндрэлтэн цаг хугацааны явцад нэгэн том эндүрлийг бүтээсэн байж магадгүй гэж. Тэр бол урлаг. Тэд урлагийг магадгүй бид урлагийг зүгээр л одоо амьдралыг тусгадаг ямар нэгэн тийм тойл гэж бодсон байж магадгүй гэж. Өөрөөр хэлэх юм бол та нар бас бид нар гэхдээ тийм биш ч гэж магадгүй гэж. Үүнээс хавьгүй өөр гүн зүйлийн тухайч байж магадгүй юм гэж. Би ойлгохдоо бол урлаг амьдралыг зөвхөн дүрслэдэггүй баха гэж. Харин урлаг амьдралыг бүтээдэг баг гэж бодож байна. Ямар нэгэн магадгүй хөгжим сонсож, ямар нэгэн кино жүжиг үзэж, ямар нэгэн шүлэг зохиож бас уншиж, ямар нэгэн дуу сонсож омгшдог гэж. Нэг тийм ард түмэн. Бас тийм ард түмнийг бүтээдэг. Бас ирээдүй. Магадгүй тийм дүр төрхтэй тийм нийгэм урлагаар дамжиж үтээгддэг гэдэгт би итгэдэг гэж. Урлаг бол хүний далд ухамсарт хамгийн хүчтэй нөлөөлдөг тархины хил. Магадгүй оюун санааны тийм хил үуч гэж болно гэж. Миний ойлгож байгаагаар бол одоо мэдээж хууль хүнийг хариуцлагаар захиргааддаг ч гэж болно. Шашин хүнийг итгэлээр удирддаг ч гэж болно гэж. Боловсрол магадгүй мэдлэгээр хөгжүүлдэг байж болно. Харин урлаг бол хүмүүсийг тийм мэдрэмжээр нь өөрчилдөг тийм үйл явц гэж би боддог гэж. Энэ миний л бодол. Мэдрэмж өөрчлөгдвөл бодол өөрчлөгдөнө гэж. Бодол өөрчлөгдвөл үйлдэл өөрчлөгдөнө. Үйлдэл өөрчлөгдвөл магадгүй нийгэм өөрчлөгдөж магадгүй гэж. Тиймээс урлаг бол улс орны хамгийн хүчрхэг нэг тийм үл үзэгдэх магадгүй тийм боловсрол баха гэж ойлгож байгаа. Магадгүй миний бурууч гэж болно. Энэ миний л бодол. Миний тархинд урлаг үзэгдэхтэй ингэж харагддаг гэж. Нэг сайн кино хэдэн зуун хууль баталснаас илүү нийгмийг өөрчилдөг байж болно. Нэг сайн дуу хэдэн мянган лекцэс илүүтэй хүний сэтгэлийг хөдлөгдөг байж болох юм. Нэг сайн шүлэг бүхэл бүтэн хувьсгалыг ч эхлүүлж магадгүй гэж. Ингэж бодохоор урлаг бол хүний, хүмүүсийн, нийгмийн магадгүй хүн төрлөختний дотоод ертөнцийг илүү том болгоход зориулагдсан бурхны сэтгэлгээ байх гэж би бодож байгаа. Яг одоо. Маргааш юу гэж бодогдохыг мэдэхгүй гэж. Урлагт ямар нэгэн үүрэг байх гэж бодож байгаа. Магадгүй гэж. Тийм зүйл байж болох уу? Бурууч гэж болно. Магадгүй бас нэг тийм хариуцлагатай ч юм уу. Тийм зүйл бас байж болох уу? Гэхдээ энэ миний бодол гэж айх хэрэггүй гэдэг. Алдар нэрэнд хүрэх, олонний анхаарал татах магадгүй хэцүүгээс илүү амархан ч гэж мэднэ. Магадгүй гэж. Харин олон сая хүний ухамсарт ямар үр суулгаж байгаагаа ойлгох нь хамгийн хэцүү гэж мэднэ гэж. Учир нь хүмүүс таны хэлснийг мартна гэж. Харин таны бүтээлээр төрсөн мэдрэмжийг үхэн үхтлээ насан туршдаа хадгалдаг байж болох уу гэж.
Иймээс би уран бүтээлчийг зөвхөн үзэгчтэй биш, тэдний ирээдүйтэй хамт амьдруулдаг байж магадгүй тийм бодол гэж одоо ойлгож байна. Миний мэдрэмжэн шигсэн зарим уран бүтээлчд гэхдээ тайзан дээр биш гэдэг. Зөвхөн миний хөндүүр бодол, эсэглэн мэдрэмж, магадгүй тийм аргун харилцаанд мэдрэгддэг гэж. Магадгүй миний өнөөдөр бас маргааштай минь цог хадгалагдана гэж. Магадгүй гэж.